Тэр 7 сарын өмнө өөрөө саналаа гаргахгүй байсан. Төсөв хэлцэж ягаад хөтөлбөр хэлцэж ягаад энийг удаа дараа хэлж гормын санал хүртэл гаргаж ирсэн юм аа. Тэр бичлэг нь интернетээр байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцж байгаа хэсэгтэр аудит бүрэн нэгтэлж чадахгүй байна. Нийцүүлж одоо дүгнэлт хийж чадахгүй байна. Ингээд өгөөч гэж байнгын хорооны хурал их хурлын чуулган дээр 3 удаа мэдгдсэн. Гинт зүүдэлс ирээд байгаа юм биш. Хэрвээ тэр бичлэгийг та үзэж чадахгүй бол миний өнгөрсөн 7-8 сарын цалинг бүгдийг хуу хаамж болно. Эхлээд ер нь бид нар ингээд эдийн засгийн асуудал чинь мэдээж хөгжлийн бодлоготойгоо 99% холбогдож байгаа ч гэсэн хамгийн эхлээд энэ ирэмб нь бол хүний хөгжлийн бодлогоос эхлэх ёстой. Энэ бол бодлогын 1-р ирэмб, 2-дугаарт нь болохоор хүний эрх, нөгөө авилгын асуудал эдгээр дээр тодорхой зорилтуудаас хэлж явах ёстой. Энэний дараагаар эдийн засгийн бодлого нь эхний тэр хүний хөгжлийн бодлого Монгол улсын өрсөлдөх чадвар руу чиглэх ёстой юм аа. Хүний эрх рүүгээ чиглэх ёстой юм аа гэдэг утгаараа эдийн засгийн бодлого бол 3-дугаарт. Улмаар түүнийг хэрэгжүүлэх арга зам болсон бүсчсэн хөгжлийн бодлого бол 4-дүгээрт ирэмблэгдэх ёстой юм аа. Ажлаа хийгээ явж байгаа. Зарчмын шаардлага тавьж байгаа. Зарчмын шаардлага тавихаар азаргалаад, субъектив гомдоод хандаад байх шаардлага байхгүй. Авилга гэдэг зүйлийг өөрийг нь устгах гэж ядуурл буурд юм аа. Эдийн засгаа нэмэгдүүлэхээр ядуурл сайжирдаг гэдэг гол нь өнөөдөр бидэд мөнгө байхгүй ш байгаа байхгүй юу? Тэр байгаа мөнгө дарга нарын тансаглалд яваад байгаа учраас энэ дээр та нарц намыг удирдах байгаа баруун төвийн чиг баримжааг үзэл санаатай хүмүүсээс энэ дээр зөрөгтэй дуурайч.